You say the answer but За ийшээ нэг салах зам юм харагдахгүй хөрнөр моднууд дундуур нэг юм жим шиг юм бахар. За тээзи. За сайн бацхан уу. 10 сарын 2 болсон байна. Нью-Йоркоос ирээд бараг 2-7 хоног шахуу болчихоо. Тэгээд өнөөдөр нэг Home Tower хийх хүмүүс санаатай юм сайхан өдөр. Гадаа сайхан махаа гараад ирсэн байна. Өчигдөр бас нэр юм шин бас авсан. Тэгээд энийг Монголд одоо Kia3, Солонгосоос Kia3 гэдэг бол энэ Америк стандарт болчоор Forte гэдэг юм лээ. Юм нэг 18 онтой юм нэг унжсэн машин авсан. Мотор сайтай л юм л. За тэгээд ийшээ манай байр байна ингээд номер 123 тоот. Тэгээд гадаа өрөөнө ингээ хаяан чи ингээ суух дуртай. Цаг агаар юм гоё яхаар гоё идгийн ойроо бол иймэрхүү ерөнхий манай ажилчид бас их амьдарч байгаа ийшээгээ. Тэгээд жоох юм хотоос жоохон зайтай байдгийн. За ер нь энэ ингээд гутлаа тайлдаг хэсгээ ер нь Америкт ер нь нэг давхартай ер нь гаднаас өмсөн гутлаагаар ороод ирчдэг. Би сайн ингээд дотор өмсдөг тавчтайгаар арчиж. Тэгээ энэ одоо ийшээ ингээд зочны нойл болж байна. Энийг нэг цэвэрлсэн тэгээд ямар зочин нь одоо ирж ийшээ орох вэ? Ийшээ нь гараж байгаа. Машина өчтөр авсан болохоор ерөөсөө ийшээ машин тэрэг оруулж үзээгүй л энэ ерөөсөө. Тэгээ бороо мороотой гадаа мата халсан өтер машин зэрэг ийш орол 50-да галтогоо нэг иймэрхүү бай. Галтогоо ч ер нь нэг давхар нийлэнхөөдөө иймэрхүү. Яах тэгэл жоохон төвкөн жамдруул энэ бүүдэн тавиал ийшээ ингээл зургтын холболтууд хийгээч ч юм уу. Би одоо тэг шаардлага байхгүй тэгэл ингээл ширээ байна энэ ч хоолоо идчихэн. Тэгэл энэ ч хоолоо хийгээл ингээл. Ер нь жоохон заван байж магадгүй шүү. Ямар нэг юм бэлтэж байгаагаар л. Тэгээд ийшээ машиныг онгойлгох юм дөө. Ингээд нэг коппа малгай байгаа. Дараа нь гоё юмд явуул өмсвөл. Тэгээд энэ бол нэг одоо бичээ амттан хадгалах хэсэг юм уу та. За хөрөгчин ч бас нэг олигтой байхгүй. Физик төвснөөс нэг амттай мэдхгүй гайлуулах ингээл өндөг юу тэгэл ингээл дахиад мах зүгээр хөрөө мах. Тэгэл юм хөлдөөсөн зарим нэг ногоо могоо жимс юмс. Тэгээш ингээд нефицээ уурмаар юмнууд байна. Авьяас байна. Оливын тос байна. Хогны утаа байна. Ус байна. За энэ хэсэг тэгээд нэг юм өөр нэг сүртэй байхгүй. Тэгээ энэ нэг харанхуй өөрөө. Тэгээ өмнө нь амьдарч исэн өмнөөс юм уу марк авсан юм цүнх мөх юмнууд ээжлэлээ энийг ашиглах шаардлага гараагүй л байна. За дээш гарч үзцгээе. Өмсдөг гарахаар шалмалын цэвэрлээ яц. Ийшээ. За ингээд энэ нэг хоос өрөө байна. Надад тавих байхгүй. Энд нэг ийм өрөө байна. Бас надад тавих юм байхгүй. Ашиглах шаардлага байхгүй байгаа одоо. Ийшээ бас нэг ийм харанхуй өрөө байна. Ийшээ нэг илүү нойл байна ингээд. За энэ харж байна уу? Би нэг нээж үзээгүй энэ дээшгээ бас гардаг юм шиг байна. Гэтэ Америк аимшиг кино мань дээр нэг энэ мэндийн юм дугаар айгүй шүү дээ. Тэгээ би ерөөсөө ийшээгээ ойртохгүй. Айгуул нэг харчвал айгуул тэрийг төсөөлөө наач. Ганцаараа байдаг болохоор ч. За тэнцээ угаалгын машин, хотаагч нь миний угаах хувцс байна. Тэгээд зарим нэг цэвэрлэгээний юмнууд бок мок юмнууд байна. За энэ миний байж байгаа амьдралаа өнгөрөөж байгаа өрөө мань байна да. Бараг байхгүй дээ энэ ч нэ. Тэгээд ийшээгээ нойлтоо, ийшээний шүршүүртэй, ийшээ ингээд суултууртай. За ингээд ор байна. Энэ миний нэг Walmart-аас авсан өмнөх бичлэгтэр орууллаа яалаа. Дотор цүнх юм маа чинь ингээд цүнх маань малгаанууд маань байна. Энд ч одоо бичлэгээ янзлан энэ миний санд гээд энэ хаана үлээ цааваач. Хонгороо надад бил авч өгчээсэн юм. Энэ Малазийн
Аквариа гэдэг нэг усан парк дотроос хол аялаарэ гэдэг хэлээд хонгор авч өгчсэн. Энийг тэгээд одоо хэдэн ч улсаар чирээ явж байна да. Энэ намайг ингээ аялуулаад ч байгаа ч юм бэл. Тэгээд ингээд эвдэлж хугалчихгүй хүн шиг ингээ авч өгдөг. Нэг чудэнзэн модоор хийсэн юм шиг л юмэрхүү. Тэгээд бэлэгддэг юм аа. Энд ч нэ тэгэл бичлэгийн анзлан өөрсөртэй юм байхгүй энэ ч Америк центүүдэн анх ирчээд картгүй болж захта бэлэн мөнгө ашиглаж ах центүүд их гарч исэн. За тэгээ манай энэ хөшүүд харагдчихээн. Энэ авд одоо солонгос компаниуд их байдгийн одоо LG байна, Hana гэх том групп байна. Тэгээ том одоо Amazon өдрөө ажиллаж хүртэл ийшээ зүгээр ажил нь нийлчихээр энэ ч амьдраад ингээд түрээсэн байрнууд их байт юм л. Тэгээ 2-3-аар навцсан баян нөхдүүд түрээслэгч болоод энэ ч ингээ хийх юм байхгүй түрээсэн мөнгөөр амьдрэх хүмүүс байдаг юм л. Тэгээд энэ ч өглөө усаад нэг нуруугаа нэг тэнэлгэж авч. Энийг би анх хийхгүй бол миний нуруугаар амар чилээд идэв юм аа. Яагаад юм аа солонгост олон жил уудсны үр ашиг юм байгаа зү. Ийшээ ингээ хувцсны өрөө. За миний цүнхнүүд байна. Ийшээ нэг юм байхгүй наа. За хувцс гэж одоо нэг хэдэн цөөхөн юмтай ирсэн. Тэгэхэд нэг ажил дээр өмсөх хувцснууд өвөл олонгоо тэр күртгээ энэ күртгээ ч юм өмс чинь хавар мавар одоо ч амар болж чадчих. Ингээд гарах бараг халууцаад. Өчигдөр ашгүй машин авсан, машин түрээсэлж агаад 2 цагийн зайтай газар руу очиод машин худалдаж авсан. Одоо л нэг амьдэрч эхэлж байгаа юм шиг санагдчихэв. Тэгэхгүй бол хамгийн ойрхон дэлгүүр гэхэд 4 км. Би нэг өдөр анхаарчаад алхсан чи бүр замдаа бүр явган хүний зам байхгүй, алхаж байгаа хүн байхгүй, гадаа халуун бүр. Би бүр юу хийчих вэ гэдээ буцахтаа таксидаа буцчихсан. Тэгээ ажил маань манахаас нэг 20 минутын зайтай машинаар ёо хаяа бүр ингээд нэг shift нэг цагийн таарад манай энэ авир руу амьдардаг ажлын мань хүн байхгүй бол өдрийн талтаа $25-30 гэхээр $60 гэхээр монголоор хит юм бэ? 200 юм. Зөндөө тэгж үрсэн. Би тэгээ нааша цаашаа нэг social security number гэх энтгийн нийгмийн даатгалын эмэг хөөцөлтөн жолооны үнэмлэгээ нааша цаашаа хөөцөлт ингээл би нааша цаашаа явахад би л нэг сар $1000 нэг сар л амьдарч байгаа шүү дээ. $1000 бол зүгээр үрсэн гэдэгт хангалттай итгэлтэй байгаа таксинд бол хөдлөөл дэлгүүр ороход л такси барих юм чи. Тэгээд өчигдөр нэг Facebook маркетаас нэг хүмүүс битгий идэх тэндээс битгий авах гэсэн нэг гайгүй хүмүүсийн нэг рейтинг үнэлгээ өгсөн одоо 5 оттой нэг Колумбиа бүсгөөс тэр хүнээс очиод машинаа үзсэн чинь дуу шууг мотор цотоор нь зүрэн өрүүлээд төлөхгүй юу басаар би сайн машин үзэж мэдхгүй тэгэл мотор цотоор нь дуугүй тэгэл гол юмнуудыг үзэл аваад өчигдөр тэгээ түрээсэлсэн машин үзсэн хотынхын салбарт нь үл тэгээд өөрийнхөө машиныг бүх бичиг баримтыг зохицуулаад унаад хүрэж стат талмаатглаа гэдэг. Тэгээ өнөөдөр яг машинтай олсон чаг ийм гоё өдөр гэж амралтын өдөр нэг тийш явмаар санагдаад догтлоодохгүй. Тэгсэн чинь ойрхон манай хотын хажууд нуур идэг. Тэр нуурын тэр хавьд монголоор бол дархан цааз гэдэг шиг тийм хамгаалтын ер нь бол ингээд байгалийн зохицуулбар байдаг юм байна. Тийшээ явж үзээ санаатай. Тэгээд энэ бол компаниас өгсөж байгаа байр ямар нэг мини байр бирөөсөө биш компаниас намайг ажил заах хугацаанд байрлаа гэд компани яг байрладаг хэсгээс хамгийн ойрхон байдаг хотод нь тийм байр гаргаж өгсөн. Миний байр биш шүү тэгэхэд. Яг байж хугацаанд ямар нэгэн төлбөр тавьж цоглохоо юу гэдэг байрны талаар ямар санаа зовхон байхгүй. Ажил болох нь нэг л сайхан. Тэгээд ингээд харуул энэ зүлэг ингээд тэгшлээд одоо ингээд зам ингээд цэвэрхэн гаргаад цэгцлээд энэ мэнийг ингээд тайраад айгуу гоёад юм л. Яагаад манай яг энэ уртал шарлцсан бүүм мэдээш ногоон байгаа сте. Ямар сони нэрэ. Тэг тэрнгүүр ингээд зааглагтаад эсвэл энийг суулгасан цаг нь өөрлөн байна л та. Тэгээд тийшээ харуул ингээд хогийн савнууд байгаа 4 дахь хөлдөр болгон энэ зам дээр гаргаад тавьчих хогийн үүрээрээ ачаав явчихдаг. Тэгээ буцаад ингээ үүдэндээ ингээ тавьж хагаад энэ ч хогоо хийж хагаад Жоржиа хотын манай Бартов одоо дүүр гэх юм одоо энэ хэсгийнх нь юм машиных нь номер. Тэгээд би солонгост авч унмаар санагддаг байсан хөөрхөн машин харагдаад байсан К3. Тэгээ би мэдээгүй энийг бүр аваад бараг замдаа явж байхдаа энээр К3 юм шүү гэж айдсан. Яг тэгвэл К5 гэдэг дээ шүү дээ солонгосоос орж ирдэг.
Тэрийг энэ Америк стандарт энэ Optima гэдэг бүр яг адилхан. Optima гэж нэрийг өөрчлөөд Америкийн зах зээлд гаргах юм лээ. Америкт үйлдвэрлээд. Тэгээ энэ үйлдвэрлэлсэн газрыг харсан чинь Kia-гийн үйлдвэрний Техас мужид байдаг юм шиг байгаа. Made in Texas гэсэн. Тэнгүүд нь би яг харангууд ингээд тань санагдаад гомдлоо. Kia-гийн нэг харж байгаа хүмүүс юм аа би ч одоо Солонгосод амьдсан. Тэсэн чинь ингээд энэ ч үйлдвэрлээд энэ дэлхийн евро стандарт, Америк стандарт руу зориулж гаргасан K3, K5-ын нэрийг өөрчилдөг юм лээ. Одоо энэ хажууд өнгөрчлөөнд хүний машин гэдэг болоо. Одоо энэ арч ивэл Red Top Mountain State Park гинэ. Одоо энэ манай хот ингэ байлаа гэж ахт. Ийшээ ингээд ийм том нууртай, ийм том. Энийгээ бараацсан кемпинг, заваар загасчлал, усан цэлэлт маш их юмнууд хөгжсөн байт юм бэл. Тэгээ би энэ зүгээр өрөөсөө явж үзээгүй. Тэгээд ийшээ юу ч гэсэн яаж нэвтэрдэг ямар нэг юм мэдэхгүй байна. Нэтээс л халт харсан. Тэгээд хөдлөө доо. Ийш явцгаая дат гэдэг. За энэ байна. Энэ инглиш гээд манай гэртээ орох юм том мартууд айгүй ихтэй байдیں۔ Ийшээ ороод нэг хальт идэж явах юм авъя гэж бодож байна да. Тэгээ харцгаая да. Энд ч нэг салаад байд юм аа. Өөрөө ингэ сонгоод грамлаад тэрийг грамаараа хэмжүүлээд тооцоог нээж болдог. Би фитнес бүртгүүлсэн бүр уржигтэр 2-3 хоногийн өмнө хөл ийцсэн чинь бүр миний хөл бүр явж чаддаггүй юм мааж. За ийш орч харъя да юу вэ? За энэ хүмүүс сонгон монгон өмнөд үнэн одоо pumpkin $5 гинэ. $6. Энэ ничэнэс хаваа сонгонгуутлаа ингээд өөрөө ингээд идмээр байгаа юм болоод байж тээ. Яг иймэрхүү агаар магарт гарахтаа ийм эрүүл хоолмоор санагддаг үстэй яг тийм үе яа. Энэ гүзэлзэн хэд гэж байна одоо жишээ $6.54. Энийг Walmart-аас би $2.36 авчихсан. Энэ бол ойролцоон үнэтэй байна. Энэ $398 гинэ бөөрөлцгөн байна. За энэ watermelon гэн юу тарвас $7 гэж байна. Юмнууд бол энэ бол жоохон үнэтэй талтай. За тэгээд юмнуудаа яг цуглуулъя да. Гоё юм шин юмнууд айгүй ихтэй ирүүл юм. Салаад малаад энэ одоо ингээ багцлцсан. Энэ нийтдээ. Энэ алимтай иймэрхүү юм бас очоод идвэл гоё илийн. Энэ гоё ч юм уу? Ийм органик ухш байна. Иймэрхүү нэг чам юм айгүй дуртай. Тэрийг авчирдаг байж. За яах вэ? За энэ хэрчсэн алим жимснүүд энэ хэрчсэн юмнууд жоохон үнэтэй байт юм аа. Хэд гэнэ үү? $14 гэнэ тэр том мом. Энэ минь хэд гэнэ үү? Үнэн харагддаггүй. Амар ч тэгээ зорьсон самар момор. Юмнууд нь айгүй гоё байгаа сте. Яг бүх төрлийн самрууд байна. За юмнууд аваад гараа да. Иймэрхүү савлгаа гарлаа. Өндөг ихтэй, гомонтой, томдортой. Одоо ингээд дуудлаад грамлуудаар тооцоогдол. Тэгээ бас нэг юм салаад авлаа. Хунаата салаад гинэ. Хажуудах нь юу юм мэдэхгүй. Тэгээ нарийн боомоо юмнууд ийм гоё байт юм байна. Буурай тийм хэсэг нь бекри дээр галтгоон шууд хажуудаа. Тэгээ нараа хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд ийм солиорцсон бүрийн дараа. Куки муки ерөөсөө зөв хоолны төрлийн юу вэ? Ийм их. Энэ юу нөө чикен гинэ. Хөлдөөсөн шууд бэлэн ийм. Энэ одоо нөгөө Америкчууд одоо тархалт болон юу л гэж бодож байна да. Энэ одоо бид муу штт байна. Хөлдөөцөн дандаа нөгөө нэг мөсгүүцэн хүнснүүд. Пицца ингээд явж явсаар шиг байна да. Үнэн хямдхан голно. Цамаа мань айгүй гоё юм аа тэгээ. Байгаад айгүй сайтай Жорж мууж. Ингээ ороод ирсэн юм шиг байна. Тэсээ өнгөрчих шиг байна. Энэ ерөөсөө ингээ бүхэлдээ энэ одоо парк ороод ирсэн байна уу? За сая бензин хэлээ. Америкт энэ харж ивэл хараа.
87, 89, 93 гэсэн сонголтууд байдаг юм аа. Ингээд 87, 1 галлон нь 200-ны 9, 89 нь 304, 93 нь 308 гэх ч одоо нэг 10,000, 11,000 төгрөг мөн 1 галлон нь. Тийм байт юм байна. За юм зогсоол руу ороод ирлээ. Энэ авто машина тавьчвал тэгээд ер нь цаашаа алхаад явах юм шиг байна. Тэгээд явж үзээ даа. Харагдсан уу? За энэ авто машина ингээд тавьчих. За ийшээ нэвтрэх хэсэг нь байна. Балаа юм аа. Дорон чирээд ирсэн чараа. Дороо нисгэж болохгүй гинэ. Одоо бид нүс энд байгаа юм байна. Ийшээгээ явж ингэж нуур үзүүл гоё юм байна. Энэ аваар ингэж явж чигээрээ. За нэг янз бүрийн мэдээллүүд ах шиг байна. Орой болохоос өмнө ирэх хэрэгтэй гэж байна. Одоо цагид болж байгаа. Одоо 4:38 гэхээр дорооно тавиад яг холдохгүйгээр явъя та их нээлжинд гэж бодож байна да. За хит заман салаа авчлаа ямар ч. Тэгээд ийш арай юм тод замтай хэсэг рүү ороод ирлээ. Баага гараад ирэх үтэй. Тэгээ сайхан байна агаар. Ямар ч нэг нуурын ирэг хүртэл явчвал нуурын ирэг дээр очиод цүнхэлж авчирсан юмнуудаа идэл тэгээ буцъя да. Тэгвэл өглөө эрт ирэхээр мань хүмүүс нь дугуй авчираад их ундаг юм байна. Дугуйгаар ингээд тойрдог юм. Тэгээд ингээд гүйдэг хүмүүс нэг уулаар гүйдэг хүмүүс их явж ийн сая амар хөлөрцөө. Nice таарч чинь. Дараа тэр мөрөнгөөр нь хичээлж үздэг юм бэл. За энэ ч нэг ингээд нэг орой морой пикник эсвэл нэг жижиг юм болдог юм шиг байна. Тэр сандал мандал байх шиг байна. За ямарсан миний хувьд нуур нь хаашаа вэ гэдэг санам байна. Ийшээч паркинг байт юм байна. Трейл нь бол энэ зүг рүү гинэ. Ер нь бол алхах төв зам. Ямарсан хөлний болроогаа нэг алхаж гарахгүй бол бүр шилд мэлгүй. Амар хүчтэй. Хагаар магаар ямар сайхан юм бэ? Нэг байглаас нэг цэнэглэгдэж байгаа мэдрэмж ингээ уул мууланд алхахаар айгу авж байгаа юм шиг санагдаад байна. Нэг сэтгэл зүй дагаад гэдэг юм уу? Сайхан байна. Энэ Жоржиагийн байгалийнхын тийм онцлог газар зүйн онцлог нэг иймэрхүү юм шиг байна. Иймэрхүү модтой. Тэгээд ан амтд бас ихтэй. Их сайхан наалгаар тийм газар юм шиг байгаа. За ямар ч хүн амтангүй бол авчих чана. Ямар ч энэ зам зүв бах гэж бодож байна. Тэр цаана маань амтангүйж байгаа мөж дуурайд байна. Сайхан агаартай нэг ортож. Нэг удахгүй буцахгүй бол энэ гоё мэдрэмж жоохон дарк мэдрэмж болж хөөрөх шинжтэй шүү. Шууд алхахгүй хөлс гараад эхэлж шүү. Ямар ч ингэ замын тэмдэглэгээ дээр айгу сайтай болохоор гэж хүмүүс амирхүү map заприктэй. Одоо би хаана юм болоо? Энд нэг амт явж байна. Хаана? Зачлаа шүү дээ. Боломжтой байхгүй бас зэрлэг юмнууд байна шүү. Очно гэж бодож байсан энэ нуурын ирэг цухуугаад эхэллээ. Тэгээ нар мар ийм сайхан байна. Өнөөдөр 7:20-оос нар жаргана гэжсэн. Цаашаа дахиад нэг 2 цаг шахуу хугацаа бол байгаа юм байна. Тэгээд ер нь эрт гарахгүй бол нар 7:20-оос жаргах ч гэсэн ууланд бол эрт харанхуй болно л доо. Очоогоос юм айтал. Уулаас буцаж гараа гэж бодож байна да. Ямар ч ингэж эхний ээлжинд ингэ нэг айгу шин орчин, шин газар юу болохоор жоохон тийм болгоомжтой мэдрэмж төрөөд явжлаа ямар ч тач. Тэгтээ гоё юм байгаль нь. За ийшээ нэг салах зам юм харагдахгүй хөр нөр моднууд дундор нэг юм жим шиг юм бахаар нь ороод ирлээ. Ямар гоё юм бэ? Тэн оо завтай хүмүүс нараа. Зэрлэгээр нусандан сэлдэг гэсэн улаан өрийн шавартаал юм байна л да. За нэг Монгол хүн байна нэг
байгаль ирсэн. Толгоогоо шавьчих гэсэн чинь ч одоо хөл булангартай юм багч. Жаахан шорвог юм уу? Миний гар шорвог уу? Оо энэ миний гэр чи гоё юм шүү болно. Ишээ орж ирдээ мэн ингээ усан орж ирээд энэ моцоотойгоо. Завтай хүмүүс их байгаа цэнчэрч чийлэрдээ байна л да. Оо ингээд ишээ ингээд энэ нуур бүр ингээ цаашаа хөр мангар том. Энэ зүгээр нэг үнцэг хэсэг нь л зүгээр. Нагаас харагдчих. Нэрсэн болж иг. Дандаа ингээ ямар нэг юм оролдож үзэх гэж үзэх талаар ингээ бодонгууд заяа шиг тийм байвал яах юм за ингэчүүл яах ингэж эргэлдэж байхдаа би дандаа за хийгээл үзүүч гэсэн гэдэг сонголтыг дандаа хийдэг. Тэгээд дандаа хийгээд үзэхэд тэр нь дандаа хийснээр болж гисэн бодол ер нь 90% нь ер нь төрдөг дандаа. Тэгээд ийшээ ирэх үү яах уу ганцаараа ингээд мэдхгүй ойр руу орох уу гэж зүгээр Google Map-аас л харж байгаа шүү дээ. Ойр авд одоо юу вэ гэл. Тэгээд шууд гараад ирсэн. Ийм сайхан үзэмжийг үзээд авлаа. Тэр дээр нэг хоёр шар эмээ өвөө хоёр л намайг энэ юу хүн ганцаараа одоо цүнх мөнхтэй сорооч морооч гэдэг хүн яваад байна гайхдаг шүү. Би ч уул нэг юм ширээ сандал мандалтай ань хүмүүс хөл бөмбөг тоглож тиймэрхүү газар байгаа юм баг гэж төсөөлсөн. Тэр нь өөр хэсэгт нь байгаа маань л да. Тэрийг нь ер нь бараг олсонгүй. Байгаль маяг сони. Тэрнгээр хурдны замыг амар тавьчих нараа. Найс. За ингэсгээ буцаж зам руу ороод явах тийш хамтдаа энэ ч тийм сууж могоо юм иччихэр юм алга. Өмнө товцоо заварт болчихаар юм. Ер нь бол гулаан хүрэн шавартай. Нуур байдаг юм аа их бүлээн юм байна. Тэгээд мэдхгүй сэлхэж жоох айц хөрмээр нэг юм цаагаараа жоохон гүн ногоо өнгөтэй тийм юм харагдахгүй цэнгэг бус. Ямар ч нуур руугаа ирнэ гэсэн ирлээ. Тэгээд цаашаа үргэлжлүүлээ өчнөө зам маань байгаа бах тэгээд яайтай шиг дараа л эртмэрт тухтаа ирээд бол яг зориулт. Тэгэхгүй бол бас хамаагүй цаашаа явж хагаад буцах зам маа болохгүй бол баларсан юм болно гэвэл. Буруу эргэлт гэдэг нэг кинод ирэх шиг юм болно гэвэл. За орч замтайгаа нийлчлээ. Нуур гарна гэснээр харлаа тухтаа. Харах цаг байсан мөнгөө энэгээр явж байгаа хүн амтан байхгүй болохоор би ганцаараа жоох оройтчих болов уу гэж санаа зовд. Авсан юм машиндаа сахан суугаа иттөө байгаль харангаа. Жохон хөлсөө гаргачлаа өнөөдөр бэлтгэл дээр очиж кардио хийнэ гэж бодож ирсэн. Тэ. За машин дээр өрөөд ирсэн. Авсан салаадаа идэж байна. Кимбаб одоо юу болчихсон бэ? Кимбаб ч гэж одоо суши, spicy roll гэдэгсэн. Тэгээ энэ бас нэг юу лээ? Chocolate cream. Энэ алчаагаа тэрчээ. Одоо тэгээд нэг аль бичлэг янзлаас уч нэгээд сууж байгаа тань байгаль ард сууж байгаа. Тэгэхэд хари да. За Атланта хотод ирсэн байна. Тэгээд хоёр ажлынхаа хүмүүстэй уулзаад өнөөдөр Атланта хотод орж байгаа гадуур явъя гэж ирсэн. Тэгээд нэг хоёулаа энд төрж өмссөн хүмүүс байгаа. Тэгээд Аз хүмүүс. Нутал нь манай менежер, энэ манай найз байна. Дөрөв одоо нэг компани. Тэгээд амралтын өдөр таарч байна. Манай хоёр шөнийн ээлжинд ажилладаг. Би өдрийн ээлжинд ажилладаг. Тэгээд нэг уулзъя гэж ярьцгаагаад тэгээд би машинаа унаад зэрэг Атлант руу орж очиод байжнаа. Тэгээд өнөөдөр юу болох нөө харид Атланта хотоос энд амьдарч байгаа ч гэсэн жоохон зайтай байдаг. Тэгээд Атлантад анх удаа ирсэн байна. Wow. So nice. Yeah. Say hello. His name is Jason. Brandon, our manager. Yeah. The best manager. Yeah, best manager. Yo, you have so many drinks in here. Damn. Манай менежер жоохон уух дуртайгаар гисараа. Grey Goose there. Grey Goose is popular in Mongolia. Hey.
Grey Goose. Oh yeah. That one vodka. Damn, lot of You too. yeah. Oh, you guys already drinking beer. Cheers. Damn, are you playing some game? Oh, sometimes, but Yeah. you make me angry. Okay. Oh, You want anything? oh, what do you have? Oh, just beer or. One beer, please. Oh, энэ ч ингээ сандал мандалтай яас. Гоё байр шүү дээ. So nice. Home is good. I like it. Damn. I'm glad to be back. Thank you. Which one is Modelo? I saw it first time. Oh. Cheers. Bro. Cheers. It's really chill. Менежер ганцаар амьдардаг гэсэн. There's bedroom or something. Okay. За тэгээ сонирхолтой юм болох нь. Яриа та. See you later. За энэ батрага тэнэглээд байжлаа. Одоо биднээс гардыг юм уу санаатай байна. Тэгээ нэг иймэрхүү байр, нэг гадаана ийм үзэмжтэй, шунтлахын өрөөтэй. Иймэрхүү байр бол нэг сарын $1900 төлдөг гинэ. Тэгээд we gonna go eat. Юм уу мэдхээр гарах чанаа. Тэгээд. За. Which floor is it? Fourth floor? Third floor? Ойлсон. Yeah, further up it gets more things. Ихэд гоё хэсэг бандаа энэ тэгээд би ингээ Атлантаг бол хамгийн ер нь бол аюултай, ер нь харууд нь аюултай хот гэж сонсч ирсэн. Харууд ихтэй. Тэгээ энэ хэсэг нь болохоор ингээ тайван хэсэг. Тэгээд ингээ хойд зүг рүү явбал ер нь бол зоолттой монголоор одоо бариулна гэдэг юм нь болдог гэсэн. Тэгээ энэ чи одоо насаар амьдэрсэн хүн бас хэлжлээ. Ямар тач тэгэл хүн бол амьдраад болж юм чи ямар ч өнөөдөр гоё хэсгээр наваад гоё зүйлийг үзье гэж бодож байна. За энэ лав одоо 2-3 км ингээд бүр тасралтгүй граффити зурсан байна энэ хануудаа. Энэ хэсэг нь айгүй гоё тайван юм. Чийл газар байна. Wall Street-ийн бухинд байх юм. What's that? Тэг. Нөө амар юм уу? Урлагийн бүтээлүүд их байх юм аа энэгээр нөөрөөр тэр мэр харж ивэл. Oh, that one is Godzilla, bro. Энэ дээгүүр ингээд тарлаа бос юм ингээд явж ах шиг байна. Энэ явахгүй юм аа. Бентэн энэ авин $2400 орчим доллартай байдаг гинэ сарын төлөв. Одоо байрныхын төлөлт. Nice. Ийм том бүрийто захиалсан анараа. Хазаад үз. Тэр гадуур явж байгаад цэник дуусаад тэгээ ороод ирсэн байна. Jason drinking some tequila. Манай ажлын залуус араас хурж ирсэн тэгээд. Наа бүр янз бүрийн юмор дайлаад бол тэгээ энэ одоо that one is whiskey or liquor? Cognac. 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 Ингээд айгуу гоё коктейлүүд хийж байгаа биднес ингээд менежерийн дэрцэн суужнаа ингээд гоё цагийг өнгөрөөж байна. He's already red. That's okay. He's actually handsome guy. Yeah. Okay, chewing have the tomato fish. 몽골말이 멋있어요. Sembano. Seno. 약간 세노. Hey, Brayden Seno. 세노. It's hello just. Seno bro. 세노. Манай ажлынхан тэгээд Атлантагаар сая явж байгаа гадуур явж байгаа батарей дуусаад орж ирээд цэнэглээд тэгээд бичиж байна. Биднээс бороо тишмийн гарнах тэгээд дайжгүй юм болвол бичиж да. За тэгээд ямар ч сан манай менежер жоохон welcome дуртай янз бүрийн type хийдэг юм байна. Тэгээд жоохон ирч цогтож магадгүй шинжтэй. Гэтэ өнөөдөр гоё яана. 아리가또. 신경 쓰지 마세요. 그냥 don't focus on it. Maybe he cut the video. Yeah, I got it like it. Don't worry about it. Some strange thing is Maybe coming. you have I'm gonna cut it. anti-fans. You look, bro. I just told all my watchers, you know. You my say the manager Instagram idol. is good, pretending good guy. I just told them all about good things, bro.
So what? Are you streaming? No. Why are you standing there? I will have It's more not connected interview for him. Just only can record. One week, sir. No, only Mongolians, man. Maybe. Come here, bro. Yeah. Look at you. I'm a little bit worried about you. He gave him a hot tub. And also, he gave You can lunch watch yourself and watch Yeah, YouTube. yeah. Just YouTube. I'm gonna upload. It's just got it like something bad words. And Just ignore. something. CCN. 야, 제가 또 중국어 또 하이 클래스여가지고. 아. 시셔머. 예? 왜 사전에 조금만 더. 아니요. 그냥 이제 우리 янзмурын хэлтэй хүмүүс зүгээр хоорондоо ойлголцох гэж нэрээс балалж байгаа. Хэвээ гоё яна тэгтээ. Маргааш биднес бүгдээр амарна. Манай онтгтой маргааш ажилтаа байж магадгүй миний ажил сууж байгаа энэ залуу. Өнөөдөр чөлөө авсан гэсэн навар муутай байсан болохоор манай үйлдвэр ойрч зогсчод байгаа. Yeah. Дайчгүй байна ямар ч гэсэн тэгээд. 텔레비전 없습니다. Yeah, look, when you told me he fucked up, bro, I understand. That's why I'm out here. Yo, You good, Toga? Me and Toga are out tonight. We're doing a little bit of drinking. This is a Waymo car. Yeah. Waymo car. I got you. Without any person driving the car. I got you. We are being driven home by AI. And this is perfect. Yeah, like that. Exactly. Одоо биднес ингээд өөрөө гадуур явж байгаа. Такси Brandon, put барьлаа. on your seatbelt. Тэгсэн чинь ямар ч жолооч хүү такси хурж ирлээ. Midtown хэсгээр нь одоо орж ирж байна. Нэг шилтэй мэдт юм санаатай биднес. Тэм цэвэрхэн дажгүй л одоо наа энэ хэсэг нь бол дажгүй л авч чинь төв хэсэг болохоор тэгчлээ. Google компани толгой офис гинэ. Ийм шилэн барилга байт юм байна. За Mama's soup гинөө. Ийм энгийн юм авлаа. Дахиад нэг та. Америкийн төвчөө бас амар юм аа. Атланта хотоос гэрлэг явж байна. Одоо юу амар ачиж очсон юм байна. 3 тракийг нэг трак хийчихсэн явж байна. Жоржжогийн зам нь ийм гоё байгальтай. Нүл ой мод ингээд. Тэгшлээлт ингэж зам гаргасан юм шиг байгаа. Тэрнээс шол ийм өргөн дөрөв игнэтэй зам мамаар ер нь дундаж хурдан нэг 110-20 км/цагийн хурдаар юм уу? This is me. We are gonna upload on YouTube. Yeah. I'm over here with Tizzy. Invited me some Mexican party. We're going to a Mexican party tonight. Yeah. I'm still thinking about it because we have work tomorrow. It's okay. It's okay. Oh. Yeah. Oh, it's still recording. Oh, is it? Oh, It's just okay. for battery. Oh. We got this guy over here not doing nothing. Do nothing. Yeah. He acted like a working. Oh, He yeah. acted like a hard working. Where's everybody? Oh, Tizzy. What's that for? We don't have work. How you liking this place? Yeah, it's good. It's good. Shop them just outside. Outside? Our office. We can see just nature in our. Nature. This is nature. За өнөөдөр 10 сарын 13-ны өдөр болсон байна. Өнөөдөр анхтайгаа Хэмбэ тоглолт үзэхээр явж байна. Атланта хот руу ирж байна. Тэгээд Атланта болон Майами Heat гээд хоёр багийн тоглолт байгаа. Тэгээд яг нь өөрчлөсөн шалгаруулах одоо нэг халаалт маягийн тиймэрхүү тоглолт болохоор айгу ойрхон суудал авсан, айгу өнөр олж авсан гэж бодож байгаа. Тэгээд Атланта хот руу орж явж байна. Энэ одоо өнөөдөр гадуур дотор зарим нэг машиныхаа юм уу солиулж ороод явж байгаад тэгээ жоохон төвжрээс игээл явчихсан. Нэг 10 хэдэн минут үлдээд тэгээ нэг ажлынхаа хоёр менежер болоод нэг ажлынхаа нэг залуу гэд гурав нийлээд үзээгээд плед авсан. Нэг маань уулын дөрүүлээ байсан гэсэн чи толгоо нөгдөөд байна. Чадхаарг болсон гэд өөр хүнд пледээ зарсан гэсэн. Тэгээд ямар ч ямар хөө юм болд юм байна тоглолт.
нүдээр үзэж үзье. Тэгээд нэх үздэггүй л дээ би ч нэг Kobe Bryant-аас хойш тэгээд нэг тийм сонирхолгүй тийм цагс макс юм тийм байха болсон. Гэхдээ яах энэ чи NBA Америкт ирснийх нэг удаа болов үзээд авъя гэж одоод тэгээд аль болох ойрхон судал аваад тэгээд стадиум метр тэр том ямар цаа Атланта хотод тоглоноо тэр хоёр баг. Тэгээд ингээд замдаа явж байна. Жохон төвчрээтэй налгар сайхан өдөр байна. За тэгээд юу болох нь харцгаая одоо ямар ч манай хоёр Атлантад амьдардаг болохоор төрүүлээд уулзсан юм идсэн байж гэн гэж энэ тэгээд тэр лөө нь очиж агаад машина менежерийн гэрэн гадаа тагаа тэгээд цаашаа такси макси бариад явнахаа. Тэгээд оройдоо гэрлэгөө буцах санаатайгаа. За Атланта хот орж ирж байна. Гой барилгуудтай том хотел ээ бас. Зам бол нэлийн амар байна. Бас Монгол ганцаараа төгжирт юм биш юм байл шүү. За нойр авд нь паблик зогсоолууд их байд юм байна. Тэгээд нэгэнд нь хүрээдлээ энэ авд машина тавьчих гэж бодож байна. За манай нөгөө 90 авд байгаа юм шиг байна. Би сайн олдгүй сайн. Хайгын зөрөөдөх шүү. Барилга опсууд яасан гоё юм бэ энэ. Энэ хотел гинэ энэ өдрийн 700 to 1000. Аа $700-аас $1000 гинэ энэ өдрийн. Тэгсэн чинь энэ нь болохоор нэг одоо унтлахын өрөөтэй байр нь $300-аас $400,000 байдаг гинэ. Энэ ингээд үнэтэй хэсэг юм байна. Damn. That area looks good actually. This is very Yeah. Тэгээд зам дээр юм гарч ирээ зараад гэх юм уу юм асуугаад тах шүү. Ингээ гүүрэн доор. Энэ Falcons гэ багийн фэнүүдийн бейс гэдэг одоо ингээ цугларч богнож байгаа газар юм шиг байна. Манай Атлантагийн баг. За амарч ирчлээ. Энд бараг найр барбекю өдр шарж мараад бүр алцгаач гарав. Өөрөөр тоглолтуулж байгаа юм байна. Today is football game too. Yeah. Most of the people don't care. Yeah. And it's American football, right? No idea. Америк хөл бөмбөг болон NBA бүгд цуглал одоо ингээд ойрхон байдаг залгаа бараг стейжүүдэд аренад болж байгаа юм шиг байна. Тэгээд ямар ч энэ ихэнх хүмүүс нь лав тэр Америк хөл бөмбөг үзэхээр явж байгаа шиг байна ингээд. Гора people юм here. Энэ алдарт Mercedes-Benz арена байна. Хөл бөмбөгийн стадиум аврах том. 1 тэрбум 500 сая доллараар баригдсан. Brenda, they started moving like closing open. Энэ ингээ эргэлдээд ингээ хаагддаг гинэ өрөөн. Тэнгүүтлээ ингээ буцаж эргэлдээд ингээ онгоодог гэж. Нүсэр том юм байна энэ. Mercedes-Benz стадиум гинэ. Хөл бөмбөг энд болж байгаа юм байна. Насар хүмүүс хвчлэн хөл бөмбөгрөө явж байгаа юм байна. Өөр амьсгал бол үнэхээр өөр төвшөнд байна харж байвал. Нүсэр том болохоор бүр хаана юу байгаа нь ерөөсөө олдохгүй одоохондоо. За амар тийм газар гэсэн байна. Энэ юм шиг гейт нэг Атланта юу гэсэн. Falcons гэсэн. Адам болох шинжтэй өнөд. Цэнхэр нь Нью-Йоркийн багууд мөртлөө энэ хөл бөмбөг одоо энэ Америкийн хөл бөмбөгийн цэнхэр хувцастанууд нь дийлэг байгааз тэгтлийн Атланта багтаа тоглох гэж цэнхрүүд нь бүр галзуу их байна. Энэ өөрийнхөө багийг дэмжих гээд ирсэн. Нью-Йоркийн багаа дэмжих гээд ирсэн хүмүүс. Атланта хоттоо нэрж бүр ингэж нөмөрж авч шít. Сонирхолтой ч. NBA-ийн жоохон тийм аниргүй NBA-ийн тийм jersey mercy хүмүүс баг харагдаад их. Ямар ч уур амьсгалаас солиотой юм байна. Гоё юм. Өнөөдөр жинхэнэ тоглолтын өдөр нах шиг байна энэ харуул. Секретээр буу муутай гараад ирсэн гэдэг. Энэ фэнүүд нь үнэхээр галзуу болохоор энэ хоорондоо бас ингээ муулчих магадгүй гэж боддог юм шиг байна. Ерөнхий
A 3 person. Alrighty. 1, 2, and 3. Alrighty, y'all enjoy. Okay. Thank you. Зорилго минь бүтлгүүтлээ. Уцаараа бичгээс камер авч орчлохгүй гэж байна. Шууд металлаар шалгаад бүр өөр тийшээ очиж далт хийчээд ирээрээ гинэ. Тэгээд бүр ийшээ гейт 2 одоо 2 дугаар гарцаахан тэндэг төлбөртэй локер байдаг юм шиг байна. Тийшээ явчихна одоо. Уулын камераар зөндөө бичлэг бичиж гэж бодсон тийм юм болдгүй юм байна ерөөс. Дэм. Уулнаас гоё бичлэг бичээд гоё яа гэсэн уцаараа нэг аль болох бичгийг хичээе да. За тиймэрхүү сонтой. За ийм газар ороод ирлээ одоо. Уцаараа бичлэг хийгээ авч. Йоо, арай нэг зураг руу орсон юм шиг мэдрэж байна шүү дээ. Нэг юм мэдэх бургер брауни дээр авсан. Харцгаая да юу болох вэ? Сүүлийн 33 секунд болж байна. Оноо 100-102 явж байна. Хүмүүс галзуурч ах шиг байна энэ ингээд. Сүүлийн 20 секунд. Сүүлийн 10 секунд. Яа. Шүгэл дуурсан. Амаран болж. Тэнцүүл ажиллаа. 3.9 секунд үлдсэн байж байгаа. Нэмэлт гаргачлаа. Майами хийцээ. Тэр цаахаа. Одоо нэмэлт цаг гаргацдаг шүү дээ. Алаан болж. Яа, нарийн нэг нэмэлт хагаалаа. 3.9. За гарсан. Яа. Нэмэлт гарчлаа. Оруулж амцсангүй. Төвн гурваас чидээд тэр залуу. Одоо бөмбөг задлага залуу. Йоо, наацата. Point ороод гороос олсон нэмэлттэй. Сүүлийн мөч. За тоглохгүй солиотой байлаа. За амартай сэтгэл маш их өндөр байна. Тэгээд галзуу юм болт юм байна. Нүсэр яг нэг мэрэгжлийн тоглолтчид тоглохоор бүр амар урамтай харагдсан байна. Тэгээд дэмжигчд нь бүр хамгийн гоё хэсэг юм байна. Бас ингээд амар гоё вайптай өрсөлдөөн боллоо. Ямар ч нөхцөл үзэхэд бол үнэхээр гоё байлаа амартай. Тэгээд сүүлийн мөчд ямар ч сан тэгээд Атланта баг хоцсон болохоор хотоороо баярлалдаад гарч байгаа болохоор яг энэ бүр заахмаар бол үнэхээр гоё уур амьсгалтай байна. За тэгээд одоо тэгээд хэмжүүгээ харах хэрэгтэй ямар тач. Тач камера буцаагаад авлаа. Тоглолтоос гарч иж авах юм байна. За тэгээд бүх юм бол солиотой байлаа. Энд бас галзуу юм болж байна. Нараа гэрэлтээд энэ том Mercedes Benz Stadium. Америкийн хөлбөмбөг бас алдаг юм шиг байна. Ямар ч Атланта хот өнөөдөр хожлоо. Бүгд баяртай байна Атланта хотынхан. Nice. Тэгээд нэмэлт цаг гараад бүр сүүлийн мөчөд яг ингээ бүр 2 оноогоор хожигдож явж байгаа бол сүүлийн мөчд оруулаад хожицсан болохоор бүр амар гоё өрнөлтөө тоглолт болсон болохоор гоё ялаа. За тэгээ Атланта хотод харанхуй нөмөрчөө ингээд. За очоо машина авчлаа. Харж явна. Оройн хэдэн цаг болж байгаа юм бэ? 10 орчим болж байгаа шиг байна. Тэгээд сайхан тоглолт байлаа. Сонирхолтой болт юм байна. Тэгсэн чи яах вэ? Энэ бол үлрэл эхлэегүй байгаа. Үрдчихсэн тоглолт болохоор бас тийм хүн дүүрж
тэгж юм алаан болсон тийм ялалтын төлөө бүр ингээд тэнцэлтэй болсон яг тиймэрхүү тоглолтод биш байх шиг байна. Тажгүй гоё юм үзээд тэрнээч нэг гэрийн зүг рүүгээ харж явнаа. Өнөөдөр Хонгорогийн төгсөлтийн өдөр болж байгаа. 3 жилийн дараа одоо Австралид магистра төгсөөд өнөөдөр тэгээд цаадах төгсөлтөндөө явж байгаа хаа одоо тэнцээ 10 гэхээр тэнцээ өдрийн 1 болж байгаа. Энд чинь оройн 10 болж байна. Тэгээ цагийн дараа ихшин гэсэн. Тэгэхэд гэртээ очсон байнах. Тэгээд юм минь онлайнаар ч болтохоо яриад баяр үргээд хамтдаа жоохон бай гэж бодож байна. Хөнгөрзөл мөнгө сул.